Монголын систем хийхээгийн барилгын технологийн хэлцээний захирлаа. Ахын дараа. Шууд энэ дээр байна. Тайсан авч байна. Амжилтсан. За сайн байцгаана уу. Цаг зав зарцуулаад энэ сайхан өдрөлгөт ирсэн. Та бүхэндээ амрыг ирье. За намайг бол Батэрдэн гэдэг Monk Systems компанид ажиллаад 15 жил болж байна. За би өөрөө бол холбоо мэдээллийн инженер, шүтээсийн бас бүтээгдэхүүн гэсэн. За өнөөдөр миний ярьж байгаа сэдэв маань бол ер нь за бүтээгдэхүүн, хардвер ер нь бол бэлэн болчихжээ. Ялангуяа сэргээгт хэрчим хүчний нарны батарей систем дээр. За чинь нарны автан дээр гэхэд л одоо цахиурын суурьтай нарны автан маань одоо ирж байгаа нарны энергийг 25.9% хамгийн дээдтэй зах зээлд үйлдвэрлэж байгаа нарны автан байна. Тэгээд эсрэгээр нэг 1 ваттт одоо ногдож байгаа тэр зардал нь буурсан байна. Тэгэхээр технологийн дэше өсөд зардал нь доошо буусан ийм нөхцөл байдалтай явж байна. За батарей маань болохоор үр ашиг нь ялгаагүй 95-аас 100% болцсон байна. За инвертер хүртэл одоо жишээ нь ямар нэгэн лосс байхгүй, алдагдал байхгүйгээр 98-аас 99%. Инхээр ерөнхийдөө бид нар юу ажиллаад байна гэхээр хардвер одоо бэлэн болцсон. За энэс цаашаа хэдүүлээ яах вэ гэхээр киловатт үйлдвэрлэхээс илүү киловаттаа хилцээ ашиглах чухал болоод байна гэсэн. Илүү ухаалгаар удирдах, ухаалаар хянах. За тэрэн дээр мэдээж нэг танд AI ч гэдэм үү, систем одоо туслах, анхааруулах яг энэ 90 үе дээр ирчээд байна гэсэн. За одоо яг жишээ аваад ингэ харахаар хуучинч одоо машин бол илүү хөдөлгүүр, загвар яваар өрсөлдөж ирсэн бол одоо яг энэ технологиор өрсөлдөж ирсэн. Тэд зүгээр машин биш ингэ технологи бүтээж байгаа байхгүй. Автомат жолоолохтой тийм айгүй бол энэ технологи шингээсэн ийм болж хөгжиж байгаа. Тэгэхээр нар батарей систем маань ч гэсэн ер нь зөвхөн хүнд ийм бараа материал заах биш, яг энэ технологиг одоо санал болгох ёстой гэсэн. За миний яг нэг сэдвийн яг хүрээнд байсан алтан буруулж яг юу юм бэ гэдэг. За энэ дээр бол яг эхнийх нь болохоор мэдээж эрчим хүч буюу за одоо бидний хэлээд байгаа түвээ эрчим хүчтэй түгээх, за батарей, солар энэ хэсэг маань орчин. Мэдээж холбоо. За энэ нэг олон энэ систем интеграцийг хийхин тулд хоорондоо зайлшгүй мэдээлэл солилцож явах хэрэгтэй. За тэр мэдээллийг зохион байгуулахын тулд мэдээлэл холбоо гэдэг зүйл маань орж ирнэ. За урд нь болохоор софтвер буюу энэ ухаалаг, дүн шинжилгээ, big data тийм хүний хэрэгжилж байгаа хэм маяг гэх чинь ийм ухаалаг софтвер аппликейшнууд ороод ирнэ гэсэн. За ингээд яг энэ гурвалжин бүрдсэн цаашдаа энэ ирээдүйн үеэр нь бол ингэж харагдаж байна. За одоо энэ жишээ зурган дээр energy management системийг яаж хийж байна тийм. Ерөнхийдөө одоо бүхэл нарны батарей систем дээр бол energy management систем байдаг. За тэгвэл бол одоо ч айл дээр авах бол мэдээж гэрэл, цахилгаан хэрэгсэл, кондишн тийм цахилгаан машин гэдэг бүх зүйлүүд байгаа. PV илүүдлэхээр бол яах вэ? За энийг бол хүн ингээд байнга очиод нэг юм switch эргүүлээд унтраагаад асаагаад байх нөхцөлгүй. Энийг бол систем өөрөө тань санал болгоод өөрөө тэр гормын дагуу ажиллаж байгаа хэрэгтэй. За жишээ нь зардлыг оруулж болж байна. Peak shaving буюу оргил ачаал үед тарифын зөргөө үүсэх байдлаар ажиллаа танд бас юм үр өгөөж өгч болж байна. За тэгээд хэрэглээг нь одоо та ингээд шилжүүлээч. Та оргил ачаалтай дэмий хувц угаагаад байна. Та өдөр угаагаач гэдэг одоо энэ хяналтыг ингээд тань санал болгох гэсэн. За тэгээ AI-тай одоо ерөнхийдөө энэ системүүд нь яаж бас ажиллаж болох вэ гэхээр түрүүн бас хэлжсэн нэг цаг агаараа мэдээ тийм цаг агаараа мэдээг өөрчилж аваад за маргааш одоо бүрхэг байх юм бол би одоо батарейгаа илүү сэвэлж ажиллая тийм илүү нэг үр өгөөжийг эрхэмлэжсэн бол илүү найдвартай байдлыг ямарсан хадгалъя гэдгээр чинь. За нэг динамик тариф гэдэг одоо Монгол улс чинь 3 тариф тоолоор тавихаар бараг 9 мэс задраад үнийн тарифт орчод байгаа шүү дээ. Тэгэн бол тэр тарифын дээр бас тоглолт хийх боломж гараад ирж байна. За self learning буюу одоо яг нэг хүн бас нэг сар 2 сарын хугацаанд системээ хэрэглээд ямар хэв шинжтэй тэрийг суралцаж одоо яг тэрэнд бэлэн болж ажилладаг болж байна гэсэн. За энэ holiday mode гэдэг яг манай дээр бас ороод ирсэн байл аппликейшн дээр. Тэр нь яадаг вэ гэхээр магадгүй одоо таныг сураад бүх юм цагийн хуваар автоматжуулалтаар ажиллахаа байжсэн бол та магадгүй гээд аяллаар явах те ямар нэг хэрэглээд энэ дээр харахгүй болох юм бол зөвхөн нэг мод сонгоход бүх систем маань яг
таныг байхгүй байна гэж үзэх. Одоо эрчим хүчний бүр их хэмжээтэй гарах юм боломжтой. За тэгээд ингээд харахаар ер нь энэ аппликейшн энэ нарны систем юмнууд дээр бол энэ цахилгаан хэрэгсэл, цахилгаан машины сэргэлэгч ингээд бүх девайсууд нэгдэж орж иж хоорондоо мэдээлэлээс холилцож уялдаатай ажиллана гэсэн. Тэрнээс ганцхан нарны систем хэлчээд ганцхан гэрийн автоматжуулалтаа тусдаа хийчихэд ингээд явах юм бол бас хүссэн үр дүндээ хүрэхгүй. Аль болох юм интеграцсан, хоорондоо мэдээлэлээс холилцдог, хоорондоо ярилцаад шийдвэрээ гаргадаг ийм болж хөгжиж байгаа. За би энэ дээр одоо нэг хэрэглэгчийн зүгээр нэг юм хэрэглээний график гаргаж байна. За энийг юу гэж нэрлэж байгаа гэхээр load profile. За түрүү хэлжсэн тийм. Манай хэрэглэгч нар маань одоо ерөөсө сарынхаа тэдэн төгрөгийн киловатт цаг хэрэгэлсэн, тэдэн төгрөг гарсан гэдэг мэдээлэл байдаг. Яг үүндээ бол тухайн өдөр за цагаар 30 минутаар бүр 10 минутаар ингэж логиг ингэж авах хэрэгтэй. За ер нь л нөгөө датаг яриад байна. Speak data. Датан дээр үндэслэж шийдэл дизайн юм байна. За энэ графикын дээр энэ top down-ын цэгэр бол тухайн хүний одоо хэрэглээнийх нь график байгаа. За энэ ногоон өнгийн профиль болохоор нарны үйлдвэрлэл байгаа. За энэ хоёр огтлц дээр болохоор нарны систем маань одоо ингээд тэр хэрэглээг хааж яах гэсэн. За хэмнэлт гэсэн. Дээр нь илүү гарсан хэсгээр одоо яах вэ гэдэг дээр одоо систем маань ажиллана гэсэн. За батарейгаа цэнэглээ. Цэнэглчээд цаашаа яваад оргил одоо 6-аас 9 цаг өмнө хоол цай хийгээд хамаг ачаад ирж байгаа. Яг тэр үед батарей оролцож ирээд хэмнэлтийг үүсгэе. За тэгээд яг ингээд тариф дөрвөөсөө гоё явж ирсэн чинь маргааш бүрхэг болчихноо гэдэг мэдээллийг авах юм бол бүр одоо үүрээр тариф хямдхан байгаад батарейгаа цэнэглээд авчихсан. За тэгээд оргил ачаад нөгөө батарей маань стил оролцоотой. За одоо ингээд систем маань ингээд заавал хүний гар ажил орохгүйгээр ер ингээд танд ингээд ерөөсөө санал болгоод ингээд уялдаад ажиллах гэдэг. Та ерөнхийдөө бараг системтэйгээ зүгээр ярилцах төвшөнд очоод л да. За ер нь яахаар би жоохон хэмнэлтийг одоо голчлмоор байна. За окей систем тэгж ажиллаа. За би илүү одоо яг найдвартай байдлаар голчлмоор байна. Манай хүүхдүүд ирсэн байгаа те илүү халаал малал найдвартай ажилламаар байна. Окей гэх. Яг ингэж ажиллана гэсэн. За тэгээд мэдээж нөгөө загвар дизайн байгаа. За хуучин бол одоо илүү салангат юмнууд ингээд батарейн тусдаа, инверторын тусдаа, тэ нарны авт ингээд бүх юмыг ингээд салгаал брейкер хүртэл ингээд салгаа хийжсэн. Одоо систем нь илүү модулаар яг л одоо нэг юм цогц систем болж хөгжөөд байна гэсэн. Инвертор, батарей, EV chargerтай машин зэрэглэгч өөр яг юм модулаар загвартай нэг цогц систем болж байна. За тэгээд хүний оролцоо бас бага болж байна. Зүгээр нэг юм лего болоог шиг шууд дээр өгсраад системийг ерөөсөө 15-30 минутанд инженерөө шууд угсраад оруулах боломжтой байдалтай байна. За тэгээд энийг дагаад нөгөө ерөөсөө нэг ашиглалт үйлчлэгээ олон систем салгаа хийчихээр нөгөөдхийн шалган чангалантай тэр зүйл одоо ингээд байхгүй болж байна. Системийг хийлээ, сүлжээнд орууллаа, хугацааны явлаа тэгээд за одоо энэ нарны фарм дээр чинь ингээд зайн талбай багаслаа, загварын хөгжиж байгаа. За тэгээд мэдээж нэг аюулгүй байдал жохол яг инвертор батарей, ядуугай батарейн дээр бол нэг LFP литиум төмрийн фосфатын нэг батарей байгаа. Гэхдээ мэдээж энэ батарей маань нэлээд хөгжөөд өмнө литиум ионоос бол хамаагүй илүү сайжирсан, аюулгүй байдал сайжирсан. Дулаан дамжуулах тэр дулаан өөрөөсөө ялгаруулах нөхцөл маань багассан, маш сайн сайжирсан. Тэгээд батарейнууд нэг хамгаалтын системүүд маань бас энэ байх хэрэгтэй. За мэдээж нэг инвертор болохоор төвийн эрчим ууч батарей PV руу холбогдож байгаа учраас бүх талдаа бас нэг ухаалгаар ажилладаг. Бас нэг хаяа богино холбоо үүсгэх гэж шууд шатчихгүй тийм анхааруулга хийгээд алдаа заадаг ч юм уу. Ийм хамгаалтын системүүд байх хэрэгтэй. За тэгээд одоо батарей түрүү нэг 95-аас 90% одоо ашиглалтай байна гэх юм бол яг энэ LFP батарейгаа бид нар бол 100% цэнэгийг одоо ашиглаж болно. Уцаагаа 100% цэнэг хийж болно. За тэрэн дээр мэдээж нэг нацлтын асуудал гарч байгаа. За тэнгууд яаж шийдэж гинэ гэхээр илүү одоо батарей ухаалаг, BMS, автомайзер, нэмэлтийн ухаалаг электрон системүүдийг нэмснээр батарей урт хугацаанд тэгсэн хэрнээ бүрэн одоо гаралтаа гаргаж ажилладаг болж. За одоо манай дээр бол энэ DOD, Delta discharge гэдэг эргүүлээ батарейнаас гарах хэмжээ нь бол 100%. Та 100% ашиглаад 10 жил, 20 жил ашиглах гэсэн. За энэ видеонд харагдаж байна. Ингээд батарейн сэлүүд болохоор батарейнууд маань ингээд нэгэн жиг биш цэнэгтэй байхаараа систем дээр асуудал үүсдэг. Гүйцэтгэл мууддаг бол ухаалаг BMS оптимайзерыг ашигласнараа нэгэн жиг цэнэгийг ингэж барьж явдаг гэсэн. За магадгүй цэнэг нь арай бага батарей руугаа цэнэг ихтэй нэг шеэрлж өгөөд
хоорондоо ингээд тэнцвэрлжээд ажиллаад явдаг гэсэн. За хэрэглэгч нь өөрөө яг энэ утсан дээр аппликейшн дээр бас яг энэ батарейныхаа хэрэглээг бас за өвлдөө сайн хэрэглээ зундаа яг жоох үлдээж явж гэдэг юм уу та. Тэгээд ингээд нэг өдөрдох боломжтой байна. За дээрэс нь одоо зөвхөн батарей төвийн эрчим хүчээс гадна одоо нэмэлт одоо грид үүсгэх хэрэгтэй. За энэ маань бол ерөөсөө генератортай. Тэгэхээр энэ генеративын систем дээр холбоод хямжих хэрэгтэй. За магадгүй одоо айгүй эрчим хэмнэлттэй ажиллагаад нөгөө батарейныхаа цэнийг барцсан байж гинт тог тасрах юм бол яах вэ те? Тэгэх юм бол генератор маань систем рүүгээ асч өгөөд команд аваад ажиллаад нэг юм цог систем болоод явуулсан. За ингээд ер нь бол утаснасаа одоо хэрэглэгчээс утсантайгаа л ярих хэрэгтэй. Утастайгаа л үйлчлэх хэрэгтэй. За түрүүн бас яригдж байна B2X гэдэг энэ болохоор одоо бас яг тэгэхээр энэ улсаараа тэргүүлж байгаа. Ер нь Европын бол Америкийн орнуудад яг хэрэглэгдээд явж байгаа. За машин маань өөрөө бас нэг батарей хангамж байгаа. Тэрийг одоо чинь оргил цагтаа ашиглаад за буцаагаад одоо нар гарсан үед буцаад машинаа сэргийлж чинь. За энэ тохиргоо явыг бол одоо ингээд та аппликейшнтэйгээ ерөөс аягүй амархан байдлаар баг ингээд ярилцах төвшөнд болцсон байна. За тэгээд хоёр талын ерөөсөө ялангуяа график хүнд одоо яг хэрэглээг ингээ харуулах гэдэг. Энэ одоо харуулж байгаа энэ интерфейс график аягүй ойлгомжтой байх хэрэгтэй. За энэ дээр бол Sankey гэдэг диаграм байдаг. За энэ зүүн талд нь болохоор үйлдвэрлэж байгаа, баруун талд нь хэрэглэж байгаа гэсэн. Тэгэхээр хэрэглээ юунаас гарсан хэрэглээ юу руу орсон бай? Тэр нь ямар үр өгөөжтэй байсан бай гэдгээр нарийнчилж ингэж харж байгаа юм. За тэгээд одоо яг энэ нар батарей систем бол өмнө нь бол яг айгүй тансаг зүйлтэй. Ер нь бол заахаа нэмэлт байдлаар тавья. За ер нь хэрэгтэй байна гэж тавьсан бол одоо ерөөсөө энэ тийм зүйл ер нь хэрэглээ болж ирж байгаа. Мэдээж л одоо нэг тариад одоо тогны мөнгө ингээд чөлөөлөлтөө өртөндөө очлоо тийм. Эргээд бас найдвартай байдал, тог тасрахгүй UPS шиг ажиллах байдал жишээ. За тэгээд зөвхөн бас одоо өөр өгөөж найдвартай байдлаас гадна систем нь өөрөөгөө ингээд байнга шалгаа чеклээд одоо ингэж гэдэг алармуудаа юмнуудаа хямжих хэрэгтэй. Яг л одоо нэг доктор одоо AI функц ингээ ороод ирэхээр яг эмчтэй ч юм уу та системээ байнга хянаад танд мэдээлэл байх боломжтой байна. За зөвхөн одоо ингээ нар батарей, инвертер батарей ингээ ухаалаг байна гэж бас нарны автомат манаас их ухаалаг болох гэдэг шүү дээ. Бас ингээ харахаар бас өөрөө гүйцэтгэж ажиллагаа сүйдэр тусах юм бол тэрийг алдсаж тойрдог ч юм уу та ийм боломжтой болж байна. За ялангуяа би нарны автан дээр яг манайхан илүү спейс хэлье гэж бодлоо та сайн илтгэлүүдийг сонсож байгаа. Тоосчтой бол энэ хүн бохирдол маань hotspot эффект буюу энэ гүйж байгаа гүйдлийг тухайн сүйдрэл хэсэг маань эсэргүүцтэй болждаг. Тэгэхээр халалт үүсдэг гэсэн. За ялангуяа одоо байшингийн нэг дээвэр дээр ингээд хийх юм бол ер нь тэн дээр сүйдэрч байх юм бол бохирдол гарах юм бол халалт үүснэ. Гадаа явуулаас байна гэж үзэж байгаа. За тэрийг ер нь яаж шийдэх вэ гэхээр optimizer RSD буюу rapid shutdown device гэж байна. За optimizer нь яадаг вэ гэхээр тухайн панелыг одоо бүр нэг бүрчлэн ийм үйлдвэрлэлтэй байна. Энэ панел ингэж ажиллаж байна. Ийм температуртай байна бүр нарийнчлаад байдаг. За дээрээс нь тухайн нэг группт байгаа нарны автан нэг нь сүйдэр тусаад муу үйлдвэрлэлүүд дагаад бүгдөө муудчихдаг. Тэрийг зөвхөн тэрийг муудахад бусдын яг үндсэн хүчин чадлаар ажиллах боломжийг олгодог. RSD shutdown device нь одоо нэг нарны автангаас нэг 40-оос 50 вольтын за заримдаа 5-аас 10 амперын хүйдэл хүчлэлээр орж байгаа. Тогтмол хүйдэл хүчлэл. Тэгвэл олоолаа нийлэх тусмаа энэ чинь бараг 1000 вольт болчих жоох байхгүй. 1000 вольт 10 амперын одоо хэрэглээ ингэ шууд өгч байгаа. За бид нар тэр нарыг шууд ингэж болиулж чадахгүй яг тухайн дээвэр дээр байгаа нарны автангууд байнга үйлдвэрлэж байна. Тэнгүүд одоо жишээ нь мэрэгжлийн бус энгийн хүмүүс очиод тэрийг мэдхгүй кабель майлыг салгах юм бол 1000 вольт 10 амперын одоо маш одоо хүний амьд хүрэхээр хэмжээний эрсдэлтэнд бол байдаг. Тэгэхээр энэ RSD shutdown device бол ерөөсөө доороос дарах юм бол нарны автангийн яг ард суурилдаг л да энэ доор авч. 1-5 вольт болгож одоо бууруулж өгдөг. Яг бүр тас хаадаг. Ерөнхийдөө бууруулж өгөөд үндсэн группээр орж ирж байгаа хүчлийг 100 вольт, 50 вольт болгож бууруулцдаг. Ялангуяа нэг галс өнөөгч бид нар ингээд ирээд яг нэг галтай тэмцээ гэхэд
заавал энэ стандарт байх хэрэгтэй. Тэрийг дараад дээшээ гарч ханддаг. За ийм давуу тал байгаа. За тэгээд манайха ерөнхийдөө яг энэ салбартаа бас яг даатгалтай, анхны даатгалтай нар батарей системийг та бүхэн санд болгож байгаа. Тэр QR та бүхэн маань манай Facebook-оор ороод мэдээлэл явуулж танилцаарай. Тэгээд ногоо ирээдүйг хамтдаа бүтээцгээе. За батэрхүү барай. Маш чухал хэрэгцээтэй зүйл ярьсан болохоор чинь цаг сонглоо.